Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавраас үүдэлтэй хөгжлийн болон байгаль орчны асуудал улс орнууд төдийгүй дэлхийд дахины хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Их газрын эрсдэс уур амьсгалтай байгаль цагуурын нөхцөлд дасан зогцсон амьдарч нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монгол нүүдэлч малчдын тухайд бүр чихээр нөлөөлж байна. Монгол орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 80 жилийн хугацаанд 225 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас даруй 2 дахин өндөр үзүүлэлт юм. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр өндөр уулсын мөнх цас хайлж, олон зуун гол горих, булаг шанд нуур цөөрөм хатаж ширгэн, бэлчээрийн ургамлын ургац буурч, ургамлын зүйлийн бүрдэл ихээхэн хомсджээ. Олон зуун жил уламжилж ирсэн нүүдлийн уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хамгаалах, энэхүү сөрөг нөлөөллийг бууруулах, малчдын дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдж байна. Уур амьсгалын өөрчлөлт хэлбэлзлээс үүдэлтэй сөрөг болон хөнөөлтөй үр дагавар эрсдлийг багасгах, эсвэл боломжийг ашиглахад чиглэсэн үйл явцыг дасан зохицохгүй хэмээн тайлбарлан энэ нь улс орон бүрд бодлого, стратеги, бодит үйл ажиллагаа, арга хэмжээ, технологи болон хэрэгжиж байна. Дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд байгалийн төлөв байдлыг дордгоо сэргийлж, байгальд ээлтэй болон эко шийдлүүдийг сонгох нь чухал ач холбогдолтой юм. Адавт төслийн хүрээнд зорилтод 4 аймагт Татмын ой, Отрын бэлчээр, Булаг шанд хамгаалах, тэжээлийн агуулга байгуулах газрыг эрсдэл, эмзэг байдлыг харгалзан сонгож, сайн туршлагт түшиглэн хэрэгжүүлэх бэлтгэл хангах судалгааг Дорнод, Ховд, Сүхбаатар, Завхан аймгийн нийт нутгийг хамруулан хийж, эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг гаргажээ. Судалгаагаар агаарын температурын хэлбэлзэл, хур тунадасны өөрчлөлт болон ургамалжилт, бэлчээрийн дац зэрэг газар нутгийн онцлог экосистемийн хэв шинжийг 4 аймаг тус бүрээр тодорхойлон сүүлийн 20 жилийн статистик дүн шинжилгээнд тулгуурлан наривчилсан үзүүлэлтүүдийг гаргасан байна. Нөхцөл байдлаас хамааран өнөөдрийн нөхцөл ирээдүйн төлөвийг дараах асуултууд хариулт авах үүднээс бидний судалгааны ажлын үндсэн чиглэл маань гарч ирж байгаа. За энд нэгт яг ямар өөрчлөлт болох гээд байгаа тухайн газар. За тэр өөрчлөлтөнд яг хаана хамгийн их байгаад байгаа юм. За энээс хэрхэн өржилсөн сэргийлж хамгаалах асуултуудын хүрээнд бид хэдийн судалгааны ажил гарч ирсэн байгаамаа. Бидний судалгаанд орон зай мэдээллийн систем, газар зүйн мэдээллийн систем, зайн танзан судал бус арга техникүүдийг авч ашигласан. Дээрх 4 аймгийн хэмжээнд ингээ үр дүнгээс харахад за агаарын температур нь 2.5-аас 3 градусаар нэмэгдсэн. За хур тунадасны хэмжээ буурсан үзүүлэлт ажиглагдж байгаа. Одоо өнөхөн одоо судалгаанд болохоор бид нар болохоор дараах арга аргачлалыг бол ашигласан. Бид нар болохоор Aqua болон Terra гэсэн хэмэл дагуулын мэдээг ашиглаад 2021 оны 5 сараас 8 сарын дундаж ургамалжилт, газрын гадаргын температур, ууршилтын мэдээллүүдийг ашиглаж тухайн үлээтэй нөгөө мэдэн дээр суйрлан зуншлахын нөхцөл байдал болон зуншлахын өөрчлөлтийг тооцоолж гаргасан байна. За тухайн тооцоолж гаргахдаа бид нар болохоор ангилах, бүлэглэх, олон шалгуурт шинжин ирэмблэх гэсэн статистик аргуудыг үндэслэн одоо аймаг болгоны хэмжээнд одоо өөрчлөлт ихээс өөрчлөлт бага, зуншлах сайнаас зуншлах муу гэсэн хэсгүүдэд бол ингэж аймагуудыг бүр сум болгоныг бол ангилаад тухайн үлээтэй графикийн одоо нөгөө харьцуулсан график дээр сум болгоны хэмжээнд бол 4 бүлэгт хуваасан байгаа. Судалгаагаар газрын гадаргын олон жилийн дундаж температур, нийлбэр ууршилт, мөн ургамалжилтын дундаж индексийн мэдээллийг норомжилж стандартчлаад түүнээс хазаах цараа давтагдал буюу өөрчлөлтийг сум бүрээр гаргаж олон шалгуурт шинжиллийн аргаар эренбэлсэн байна. Тухайн аймгийн 4 зорилттой аймгийн энэ газар ингээд их өөрчлөгчөд байна 22 жилийн хугацаанд. Гэхдээ одоо бол тухайн одоо 4.2 саяга эсвэл 4.7 сая, 3.9 саяга газрыг бол энэ төслийн хүрээнд одоо нэгэн зэрэг хамгаалахад боломжгүй. Тэгэхээр яалтчгүй одоо эренбэлжээж аль нь нэн тэргуунд байх хэвээр, аль нь дараа нь байх хэвээр гэдэг эрен үүсгэсэн. Мөн Сүхбаатар аймгийн хэмжээнд тухайн тэр график дээр харагдаж байгаа энэ босоо улаан шугам бол одоо өөрчлөлтийн хувьд дунджийг зааж байгаа. Энэ дунджаас урагшлах юм бол одоо өөрчлөлт багатай байна. Энэ дунджаасаа ингээд хоошоо явах юм бол одоо өөрчлөлт ихтэй байна гэдгээр болж байгаа. Харин хөндлөн улаан шугам бол одоо сумуудын дундаж нөхцөл байдлын утга байгаа. Тэгэхээр энэ улаан шугамаасаа доошоо байх юм бол одоо тэг рүүгээ тэмүүлж явах юм бол нөхцөл байдлын хувьд бол
одоо зуншлагын нөхцөл байдал бол багатай. Дээш явах бол зуншлах маань маш сайн байна гэдэг үзүүлэлтийг бол сумууд дээр бол гаргаж өгч байгаа. Адапт төслөөс зорилтод аймаг тус бүрээр 6 жилийн дасан зохицох төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөг олон шалгуурт дүн шинжилгээний аргачлалаар тогтоосон тохиромжтой байршлуудын үнэлгээнд тулгуурлан уур амьсгалтай холбоотой эрсдэс үзэгдлийн давтамж, бэлчээрийн дааз, уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын чиг хандлага, малчин өрхийн дасан зохицох чадвар зэргийг харгалзан боловсрууллаа. Булгийн эхийг хамгаалахдаа бид ямар арга аргачлал авч ашиглаж байгаа гэхээр одоо Монгол улс маань бэлчээрийн даац маань 3-аас 4 дахин хэтэрсэн байгаа. Зарим бүс нутагт одоо 4-өөс 5 дахин ч юм уу хэтэрсэн байдаг. За энэ маань тухайн одоо булгаас одоо ус уух заавал шаардлагатай болдог. Тэгвэл одоо бэлчээрийн талхагдалт үүсгээд тухайн булгийн ундрагын одоо дарах тэгээд булгийн ундрагаас дарагцсанаар одоо ширгэх тийм аюулт тулгардаг байгаа. За иймд одоо булгийн эхийг хамгаалвал тухайн ундраг руу одоо бэлчээр юм болвол зэрлэг мал орох боломжгүй болоод булгийн эхээс доош урсах хэсгүүдээр нь одоо бэлчээрийн мал аж ахуй ундаалах тийм боломжууд нь бүрднэ. За Сүхбаатар аймгийн хувьд нийт 15 булаг ирснээс за Халзан, Уул Баян, Баян дэлгүүр сумдын нутгийг хамгаалах шаардлагатай гэж үзсэн байгаа. За бид хэдийн хамгаалах шаардлагатай гэж үзсэн гол хүчин зүйл маань байгаль цагуурын нөхцөл зуншлагын байдал өөрчлөлт явж байгаа сумдуудын булгуудыг хамгийн түрүүнд эхэлж хамгаалахыг одоо зөвлөж өгсөн байгаа. Сүхбаатар аймагт нийт бэлчээр нутгийн 43.3% нь их өөрчлөлттэй гэсэн дүн гарсан байна. Энэ нь тус аймгийн нийт нутгийн 40.42%-ийг эзэлж байгаа юм. Нөгөө талаас мөн адил ургацын бэлчээрийн ургац биомассын хэмжээг харгалзан үзсэн. Бэлчээрийн ургац одоо сэргээс 1 центнер гаагаас авах хэмжээг харгалзан үзээд багаас их рүү ивэл ирэмбэлчээд байгаа. Тэгэхээр одоо сэрэг ургамалтай бэлчээр ургац багтаагаас их рүү дараалан одоо хамгаалах ирэмбийг ингэж үүсч өгвөл ирэмбэлж өгвөл яасан бэ гэсэн юм суур нөхцөлийг бол бидний зүгээс санал болгож байгаа маа. Уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх, дасан зохицох чадвар бий болгох үйл ажиллагаа нь ихээхэн зардал цаг хугацаа шаарддаг. Мөн төрийн болон хувийн хвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн хамтын ажиллагаа ихээхэн чухал. Сүхбаатар аймагт татмын ойжуулалт, ойн цэвэрлэгээ, усны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор худаг гаргах, булгийн их хамгаалах, өвс тэжээлийн агуулга барих, засварлах ажлуудыг адапт төслийн хүрээнд гүйцэтгэж байна. Тус аймгийн байгаль цагуурын эрсдэлт байдлыг даван туулахад төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудаас онцлог ажил нь булгийн эхийг байгаль дээлтэй аргаар хашиж хамгаалах юм. Булгийн эхийг хамгаалахдаа хөрсөнд ямар нэгэн байдлаар эвдрэл өгөхгүй аргаар хашаалж, экологийн зүй тогтолоороо ундраг нь сайжрах нөхцөлийг бий болгохыг зорж байгаа. За булгуудын хувьд бол одоо эд ажил өрнөж байна. Энэ жил одоо Эрдэнэ цагааны наран булаг, Дарингийн ховрын булаг, Төвшин ширээ, Баян дэлгэр ингээд 6 суманд 6 булаг хашиж хамгаалж байгаа. Энэ булгийн эхийг хашиж хамгаалахын хүсвэр нь бол усны ундрагын сайжруулах, тэнд байгаа малчдын одоо мал аж ахуйд тус нэмэр болох зорилготой. Нэгд, хоёрд байгалийн тэнцвэрт байдлыг хангах, усны их өсрийг нэмэгдүүлэх чиглэлээр ийм ажлууд хийгдэж байгаа. Энэ болонгууд Сүхбаатар аймгийн Дарин сумын хөврийн булаг гэдэг газар 20 хоттой айлын нэг 16-7 мянган мал эндээс ундаалдаг ийм булаг болж байгаа. За одоо намайг хөөхд байхад хөврийн булаг гэдэг чинь их л энэ яг энэ голын арал дээр энэ арлаан тойрсон том нууртай. За одоо бид нар хөөхд байхад ус авахд л одоо тэмээд хэрэгтэй орж ирэхэд тэрэгний арал дээр ус авч ийдэг тийм гүн нууртай байсан. 2021 онд нэг их дулаараад сая эсний нүүлтээс болж булгийн их ундраг маань дарагдаж ингээ ширгэх аюул төрсөн. Нуурынхаа голд байдаг булаг учраас хашихад их хэцүү. Өөрсдөө боломжоор хашаад болохгүй байсан. Тэгээ бид ч одоо их цөлдсөн элсийн нэлээ авлаа. Бас машин техникээр бас нэлээд доторх элсэн мэлзийг авч нэлээ сонгосон. Тэгээ болохгүй болохоор надад төсөл тандсан. Тэгээд яг эднийх бас нэлээд чанартай сайн булгийг хашсан. Ерөөсөө нэг ч шом мом суулгахгүйгээр одоо тэрний үр дүн ерөөсөө нэг жилийн дараа л гарч байна. Мэдээж булгийн маань ус бас нэлээд нэмэгдсэн. Тэгэхээр эхлээд л энийг барихад ерөөсөө шууд давхаал тэр булаг дээр очдөг байсан машинтэй. Тэгэхээр одоо бол машин орох боломжгүйгээр бас нэлээд тийм сэргэж байна. Тэгээ одоо энийг сэргэхэд бас бидэнтэй хамтарч ажилласан адапт төслийнхандаа бас баярлж байгаа л хэлхэн зүйтэй байх. Бүр хатаа сэргээд байхгүй болоогүй. Ер нь зүгээр энэ байгалийн нөгөө ган юутай холбоотой бас зарим үед бол татардаг л да.
гашхаас өмнө яг мал хоноор ороод гიშгэлээд болгоны ахим жоохон дарагдах асуудал байсан. Тэр нь одоо гашны хойшил дээрдээд болог чөлөөтэй орсож байна. Хойно бол 4-5 мал хойно ямаа байна. Одоо бол нэг 5-600-аад одоо мөн 5-600-аад өхөр. Нийтдээ бол одоо бод боггүй нэг 6-7 мянган мал болж байна. Тэгэн чинь доошоо одоо ингээд уртшгүй дээ. Энэ цагаан хэрэг гэж бас болог байгаа. Цааш яваад адгийн болог байгаа. Аргал одоо ундаалдаг. Энэ болгонуудаас. Айд айлантын сэрэг хатандаа байж байгаа энэ болгонуудаас. Манай нэвч нуур зөөрөмд хавар. Энэ болгоснаас лооч. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах ажлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөн хэрэгжүүлж байна. Эдгээр ажлын үр дүнд газар усны ашиглалтыг уур амьсгалын мэдээлэлд тулгуурлан төлөвлөж хэрэгэлдэг болох уур амьсгалын өөрчлөлтөнд зохицсон ус хөрсний менежментийн арга ажиллагааг өргөн хүрээнд нэвтрүүлэн байгалийн нөөцийн менежментэд малчдын оролцоог нэмэгдүүлэх, гарал үүснэ тогтвортой уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, малчдын чадварыг нэмэгдүүлж бэхжүүлэх зэрэг үр дүн гарах юм а.